Хувь заяаны хэлхээ 7 дугаар хэсэг. За хүү минь хувцас хөнгөлж тухал. Манай өвгөн чиний тухай захиа замаанда их хэлвэждэг юм гэж аяхтай цайд хүлэнгийн түрүүнийхэн ярьсныг давтна. Сугар цай амсчхаад гарч мөрнөөсөө ачаагаа буулгаж тэдэнд өгөх ёстой юмыг өгөхөд юу нэхэн гэдэг хүү минь бишээ шир бах үгүйсийг иш зайлуул өөрийгөө яйдаа гэж байж энэ бас их юм хаанаас олдог байна. Гэхдээ нулимсаа шударч байгаа харагдав. Энэ хойд ингэрт шир бахын явуулсан хэдэн тооны адуу бий. Тэрийг нэг малтай айлд бараад болвол юу адуу вэ? Бас янз янзын юм биш үү? Үгүй. Шир бахын юм. Та санаа зовлтгүй. Иргэчил шир бахыг эртэл адгуулж ярил болох нь тэр гэхэд манай дүүгийнх энүүхэн урд бий л дээ. Тийшин дөхөөлвөл гэснээ бас итгэхгүй шинжтэй. Гүй үнэн биз хүүхэ гэж лавшруулахад та битгий санаа зовоо айлтгүй. Үнэн болч яамаа. Энэ хэдэн хүүхтэй яа гэж байж бас нэг юмд оролдох үйл гэж айх юм биш шүү дээ. Аргагүй. Таны зөв. Харин тэр айл чинь хэр зайтай юм бол? Нэг их хол биш л дээ. За тэгвэл би дөхүүлье. Юугүй. Энэ хэдэн хүүхдүүд яваг чи амар хаал бод гэхийг бодоход бас ч гэж өвгнийхээ явуулсан юмд урамшиж байгаа бололтой. Сугар тэднийг амарч өнжөөд маргаашнаас нь цэрэнгийн хоригдсоор байтал гарч хашааных нь онгор хооцоргоог бүглэж аваар амбар савыг нь тэгшлэж хашаан доторх зэрлэгийг нь хадаж цэвэрлэгтэл цэвэрлэж эхэллээ. Одоо хаанаас нь шарсан цэмцлийгээд хүний гар хүрсэн энцтэй өнгөрч байлаа. Энэ болгонд хүүхдүүд энэ тэнд нь гарч юмд хөөрж өгөх гээд хоорондоо уралдаж хэрэндээл туслана. Томхон өмнө бэлгэн гарч орж цай ундад хөөлж өгнө. Дүүнээс доошлогоод хамгийн бага нь 8 орчим настай. Эдгээр хүүхдүүд ааваасаа хол байгаад удсан таанд ирэв. Эрэгтэй хүний мөрөөс болж байсан бололтой. Одоо л 20 гарч яваа болов уу гэмээр дунд зэргийн нуруутай шинжлэх шал царайтай энэ бүсгүй ихэндээ зураас нэг л бэргээд байснаа. Түүний өвдөгш бийха хүнлэмсэн буу хоолоо ажил хийж байгаа эв дүү зэрэг нь нэг л нүдэнд дулаах. Хаяа ийм сайхан хүн яагаад ийшээ орчихдаг байна гэж бодно. Ханаас нь яаж ч харсан өөрийн нүдгийн хідэн шалчхар юмнуудаас тэс өмнө уулхан гав шиг цаанаа нэг өмг төшигтэй харагдана. Орой орныхон урдуур ор засаж өгөхдөө шүнхэлдэв янзын хаш гарах болов гэж бодсон тэгсэнгүй. Харин өөрөө сэрчээд түүний нэгэн химээр жигдхэн амьсгалах амьсгааг чагнана. Ярагдсан хучлагнаас цухих өргөн хүрэн цэнжийг тооноор тусах сарны гэрэлд харан хөвтөхэд ямар нэг юм голуулсан чангаах шиг болгоно сонин. Өдийн насны бүсгүй хүн элдв хүнтэй уулзраагүй гэвэл худлаа. Гэхдээ суурь шиг ийм нэрийг урд нь тэр харж байсангүй. Сумын клубын эрхлэгч ерөнхийн нэгтлэн бодох гээд авгаар хүүхдтэй мөртлөө урдуур хоногөрн гүгээд уулзганаж шаргунаад байдаг шиг зан түүнд алгаа. Харин ч бүр хаялал хатан дээр гараа зогсчихсан тих хаятай цаанаасаа л нэг ихэмсэг байх нь оюун билэгт улам бүр таалагдана. Зөвхөн эрэмийн үүднээс ч биш. Түүний бие авч яваа байдал олон таван үггүй зан ээжийнх нь олон мөгөн дундаас голыг нь олж харилцсан ярилцах гээд юу ис байх вүлээ. Хэдийгээр тэнтэс гарч ирсэн штэ гэх хар бодол дагалдавч бүсгүй цээжинд юу ч үндэслэн соёолох гэж
хальсаа түрэн гарч ирж байгаа үр мэд зүйл бий болж байлаа. Харин сугрын хувьд тэгсэн эсхийг нь бүү мэд. Ямар тач гэсэн эцэг шигээ санагдах шир бахихаа гэр орон хашаасаар очийг нь өөдөн татчихъя. Би ямар хүн ард хөөгдөж яваа биш. Унаа мал амар хооронд энэ ядарсан авгаа туслах нь юу буруу байх вэ? Ингэж бодно. Тэрээр хаяа нэг харц тулгарах оюун бэлэг бүсгүйг сайхан л хүүхийн гэж харахаас өөрийг бодсонгүй. Шир бахын ярьсан салаа гэзэгтэй бодов шодов хийсэн миний шар охин гэж хаяа том охины нүдэндээ харж өгөөрддгийг санана. Гэвч тэр үеийн охин насаа аль хэдийн л гээжээл гэж бодно. Түүнээс гадна амьдралдаа ганцхан шин эмэгтэй хүнтэй ойртож үзсэн тэрээр сүүлийн 6 жил эм хүнтэй хавьдах нь бүү хэл ойрхонч үг сольж үзээгүй гэхэд бараг болно. Энэ хүүхнийг ингэж хиймсэн, тэгч хиймсэн гэсэн санаа одоо түүнд огт алга. Харин оюун бэлгийг харах тусам хандаагийн тухай бодох нь хачин. Унтаж зурмалсан хүн сэрсэн мэт хандаагийн тухай бодол цээжинд ойрхон сэргэнэ. Энийхтэй хандаагаас арай идэх юм. Нүд нь хандаагаас арай жижиг юм уу та? Гэцгэн хандаагаас шаргалын гихчлэн бодно. Гэсэн хэдий ч юм хийж байхад нь туслаад халамжлал байгаа хүнтэй дуугарахгүй байна гэж юу байх вэ? Аягаас санаж байна уу? Эхэндээ зөндөө сандаг байлаа. Шүн орондоо ойлаад л. Харин сүүл рүүгээ арай гайгүй дээ. Ээж л их хэцүү байх шиг байдгийн. Аргагүй л дээ. Чи одоо юу хийх юм бэ? Би сумын албанд ажилладаг. Тийм гэсэн л дээ. Гэх нь ярэ нэг л эвлэж өгөхгүй байгаа бол та. Чи ч нутгаатай их ярьж байна уу? Тэгэлгүй яах. Хуурдахын шиг л очиж ээжийн голыг твтээхсэн. Тэгээд цаашдаа яах вэ? Одоогоор утсан юм алгаа. Ямар тач гэсэн очиж байтал болох байгаа. Танаа нутагч манайхыг бодвол уул устай сайхан нутаг байх та. Тийм шүү. Харин танаа нутагт мод их баг юм аа та. Харин тийм ээ. Хэдэн нүцгэн толгодоос өөр юмгүй хазар гэж оюун бэлэг дурамжхан хэлэхэд сугар сандрангуй. Гэхдээ нутаг өөрийн гэсэн онцлог сайхан тайл байдаг л та. Манай харгантын хөндий хичнээн уудам, харганы гол гэхэд хариугүй нарийнхан хэрнээ хичнээн тунгалаг гэж. Тэнд хаанаас ч ирээд урагчсан үншин хайлаас байдаг юм гэж нутгаа зүрхэндээ санаа бодол нь өөрөөс нь аль хэдийн салаад харгантын хөндийд очицсан мэт сугрын хараа алслан бодолд автан ярихад яасан өрөвдмөр юм бэ? Ганцаархнаа юу? Гэхдээ тэр мод ганцаарддгүй мөө. Хэн нэгэн түүнд хань олж байгаа л гээд санаа алдан юмаа хийж эхэллээ. Харин манай энд бол юм амьд мод битгий хэл уяаны шунч ховршууд ганц мод урагчвал хүн болгүй очиод сүйд болох байлгүй хэмээн залуусын нээлтэв. Энэ хүн ярилцсан юм шиг урдах ажиллаа хийж явхад нэгэн бодлын хөгжилтэй. Залуус хөгжил хөөрт дургүй байна гэж юу байх вэ? Харин хаяаныг оюун бэлэгтээ санаандгүй харц тулгархагаад түүний өөрөө мэдэлгүй шунын дурлах мэт харцтаан тулгархтаа үгүй эмэгтэй хүн бас ингэж хардгаа гэж гайхна. Ингээд хэд хонсны эцэст ширвийн хашаа чимэгцэгцтэй гэж чихтэйхэн сайхан болов. Ширвийн эцгүүд ханхаагаад байсан гэр хэд хоног дүүрэн байж хүүхэд багчуулч чамгүй дасан болол та.
Суур тэр өдөр цэрэгчээ би маргаашнаас хөдөлдөг юм билүү дээ. Хэд хоног гэртээ байгаа юм шиг сайхан шамарлаа. Очих газар хол. Газар дөхчл байсан нь надад хэрэг болох болов. Явах болчихсон хүү минь. За тэгвэл их чинь нэг хоолны юм бодно байгаа. Тэгж сүйд болоод яах вэ цэрэгчээ? Юу гэж байгаа юм чинь? Мөн бүнтэн тэр газар хэдэн жил хань бараа болж явсныг чинь бодсон ч гэсэн ганц төлөв гаргалгүй яах вэ? Ёстой харин ч нэг тэрийг их чинь мэддэг байхаа да гэд нэг хүүхдээ хамар хашааны айл руу гүйлгэж урд авгийнх руугаа яваад нэг төлөв дүүрээд иргээд гаргалаа. Төдөлгүй хажуу талын мотоциклтай залуу нэг төлөв авчираад дорны янзаллаа. Хоньны чансан гэдэс гаргаж уурн намдаагүй шахан байхад цэрмэгч авдраа нухаж ганц шил юм хатуу юм гаргалаа. Хүн болсноор ингэж хүндлүүлж дайлуулж үзээгүй сугар жаахан санаа зовсхийн сум. Гэтэл цэрмэгч хүү минь зүгээр суугаад яана. Наад хоолноосоо ид халуун шүлмөч. За энийг бол харин буйнаар хаалвал эндээ ууно аваад явно өөрөө мэд. Ер нь бол цаашдаа та нар залуус энээс л хол яваарай. Гэр сагсан над шиг авгаа үүнээс илүүтэй юмар юугаар дайлах вэ? Өгөн маань чиний талаар сайн амтай байдаг болохоор их чин хэрэндээ хөл алдаж байгаа царай энэ ингээд нэг сармаа алчуураар хөлсөө арчих зуураа нөгөө олон үгээ урсгаж өглөө. Сугрын маргааш явах сургаар оюун бэлэгч тэр хүүхдүүд ч дуу муутай болчихов. Бас ч хэд хоног дассан бололтойдог. Тэр өөрөө цэрэгчийн өгсөн архийг задлаж шинэ гэдэс идэж хүн болгон дороо баясаад авлаа. Цэрэн аваач гэсэн 2 хоног татчихсан даанч тэрөө шин шүлэн дүүч тэрөө хөлсөн дур заагаад нэг л хөөртэй. Мөн маань гараад ирвэл энэ хэдэн хүүхдүүдийн маань битгэрээ гарах байгаа да гих авч бас ч гэж насны танагтаад хань ижилтэй уусны илхэрч хайрлан инхрийлхийг бодолгүй л яах вэ? Хоньны гэдэс ганцны хундаг хагсаж хүлээсэн сэтгэлийн үгэнд цэрэгч тэр хоёр ерөн хин хүнгүй нойронд нам цохиулцгаалаа. Эднэрэн дунд оюун бэлгийн булбараа туйхан биеийн дээгүүр элби юм шиг халуухан гар хинэггүйхэн тэнүүчилж хамаагүй хүн хүрээд байдаггүй хачин энц газраар нь өөрийн юм шиг элбэх нь нэн таатай. Тэгтэл юугүй амьсгаа дээрдэж халуун гал нүрийн төнөх шиг болоход зочин сэрчглээ. Салж ядсан норноос сая нэг сэргвэл нэг гарн цээжин дээр нь нөгөө харн хаачм явна. Сая зүудэлсэн зүудээ бодож тооноор тусах сарны туяанаас ичхтэй хөнжлийнхөн сэжүүрээр нүрээ хагас талталж ханахуу гэр доторхыг чанан хэсэг хөвтлээ. Ээжин зүүн орон дээр ёстоолны нам зөхүүлсэн мэт хөргөрөн. Орны урдуур хартал сугар 2 гараа алдлан унтаж байлаа. Чигтгэн амьсгаан чихэн дээр юм шиг сонсогдно. Түүний амьсгааг сонсож эр хүний үнэрийг үнэртэх тусам хамгийн цаг зан хаа нэгтээ чихдэг шиг. Тэгтэл сугар маргааш гэд явчихсан шүү дээ гэсэн бодол харвлаа. Би ийм хүнгээд ингээ хэвтээ тавил өөрөө хүссэн хамгийн сайхан болгоноос тойроод гарч биш үү? Авгаа хүүхдтэй мөртлөө амин хуваа хичээсэн арчаагүй юмнуудын хүслийг хангачхаад бас араас нь дуугаа байх үүрэгтэй үлддэг хүүхнүүд бид ер нь яаж чсан заян төрсөн гэхээр
ийм байх ёстой юм болов. Бид өөрсдөө яагаад юунд ч тэмүүлэн нэг хоромч болов өөртөө чаргал авчирч болохгүй гэж. Сугрын биеэр өгнэн хаанигтэйгээс нь юм чангаагаад ч байх шиг. Нойрон дунд хэрнээ нэн таатай. Хүзүү хоолоогоор нь зөөлөн урал гүүх агшинд тэрээр сэрлээ. Тэгтэл хүрэн шаргал үсээ задгаа тавьсан оюун бэлэг түүний хүзүү хоолой суугцээж хаа тааралцсан газраа унсан. Яг ийм үед эр хүн гэдэг байгаллаг чанартай дэндүү архан. Зөөлөн бол брави, халуухан урал, цэжинд нь мэдрэгдэх хоёр хөх. Урсгал задгаа ус, сарны гэрэл, нэлхэмсэг зөөлөн хүмэр энэ бүгдэд эд 20 хэдтэй залуу хэрхэн тэсэх вүлээ. Түүнийг том цээжиндээ шахан татаж сүүлийн 6 жил хийгээгүй байглаас заяасан хамгийн тансаг бүхнээ тас зуурсаар дуусгав. Өөр хаяарч сар шингэхийн алтад оюун бэлэг суурт хорогдон байж орондоо орлоо. Тэрээр дээш харан хачин жаргалтай харцаар унь ширтэн хөвтөн. Яагаад ч юм түүн дээр сугар одоогор байгаад байгаа ч юм шиг. Хоёр хөхийг нь шахан нийлүүлж хамаг үеийг нь ханхар цээжиндээ тэрсэн тэр чигтээ байгаа юм шиг санагдна. Тэр үнийг л хүссэн. Үнийг хүсэхдээ тэр өдийн насны хүүхэнд байхааргүй зураг гаргаж тэгсэндээ ч тэр биеийн жаргалыг олж авсан. Харин тэр ганцхан мэдэхгүй байгаа. Амьдрал гэдэг их холыг аянд алд биеийг нь ахиж ингэж жаргахыг олдох эсхийг тэр мэдэхгүй байгаа. Сугрын хувьд юу болоод өнгөрвөө л гэж бодно. Өдий хугацаанд хүнтэй ойртоогүй түнд хамаг биеийг нь зад татчих шиг сайхан байлгүй л яах вэ? Гэхдээ тэртээ 6 жилийн өмнө бүхий л биеэр халуун бүлээн нотонд орчих шиг санагдсан тэр мэдрэмж мэдрэгдсэнгүй. Суур өглөө мордоо барьж явхад бэлтгээд гэрт ороход цэрэн ихч "За хүү минь болгоомжтой яваарэ. Хол цааны хүнд аригтаарс муухан шүү" гэж урсгах зүгээр сугарч яалсан байгаа ширээ бахихын зургийг ч харж чадахгүй суу. Яагаад ч юм түүнд нэг юм хийчихсэн юм шиг санагдаад болдоггүй. Оюун бэлэг хашааны гадна гарч сугрыг мордуулахдаа "Суграа сайн яваарэ. Хэрвээ чи эргээд ирвэл би чамайг хүлээгээд л сууж байх болно шүү" гэд нэг их гонигтай харцаар өдөв. Араас нь цэрэн авгаас сүргэж байгаа харагдана. "Сугар сайн сууж яваарэ" гэснээс өөрөө хэлж зүрхэлсэнгүй. Тэр хэлж чадхаарчгүй байсан. Ямар тач гэсэн энэ сумаас хурдхан гармаар санагдав. Яагаад ч юм шир бахихаа сэтгэлд юу хийчихсэн юм шиг санагдаад өөрийгөө зүгсээр явлаа. Тэднийхээс гараад 3 дахь хоног дээрээ нутгийн зах руу орж ирлээ. Явдлын мөртөд өөрийгөө зүгх нь овоо шингэрч төрсөн нутгийн бараа хараад сэтгэл хөнгөмсөж цаанаал нэг сайхан таатай. Хулморныхоо хатраан дунд хулсан ташуурн байгаасай. Хуруундаа үлгүүд явах юмсан гэж сүүлийн хэдэн жил амандан аялан явлаа. Айда төрсөн нутгийн бараа гэдэг юутай сайхан. Хаа
Баа холоос зориод ирэх хүүгээ тэврээд авах шиг. Эцэггүй хүнд төрсөн нутаг нь эцэгэн болно гэдэг энэ бололтой. Хаасайгүй таргандаа хансан мал хааш яаш хивссэн шиг хөвтгөн хөвтөж зарим нэг нь залхуу таяалхна. Нүүдлийн шувуудад зэрэглэн дунд гоног үйлзүүлэн тохилцсон явна. Нутгийн зон хүүгээ хэрхэн огтх бол? Нутгийн хамгийн захын алаар буух хүсэл ирэхгүй төрнө. Тэгтэл хухадтай хөндлөн нуруунаас нааш салбарлан гарсан мухар хамрын наад ингэрт ганц цагаан гэр гялтаан харагдана. Тийшээ хул морны хон жолоог заллаа. Гэрийн байдлыг харахад гадуур цагаан бүрээс нь ганц жилээс илүү барайгүй янзтайг бодоход шинэ гэртээ залуувтар айл болов уу гэж бодон уяан дээр буух зур бодсон зурсангүй. Нэг алдар нохоо гэрийн хаяанаас босож ирэхэд нохоо ороо гэж хөнгөн хөлөв. Төдөлгүй нэгэн бүсгүй гарч ирсэн нь андуу таниагүй бол хамбаагийн ил багийн найз чимгээ мөнчим шиг харагдана. Сугар гэрмэд дөхөнгөө за сайхан амарчж байна уу гэтэл бүсгүй сайхан та сайн явна уу гэснээ бодвол тань бололтой гацж орхилоо. Тэрээр гистортол баруун орны урдд чөдөр зангидж суусан цоохорд орж түүнийг нэлээд сайн харж байснаа гүй энэ чинь сугруу та гэхэд за тийм ээ би сугар байна. Тарган сайхан амарч байна уу? Сайхан за дээш гэсээр дорж босож хормоогоо бөгөөд багны нөгөө талаар мөн дээшлэв. За нутгийн бараа хараад ихний ялаар буугаад гсэн чинь танах таардаг юм байна гэснээ гэр доторхыг тойруулан харна. Ирээ модтой энэ гэр яахаргүй шингэрээ. Шибигийн луур болов ордерны уутнаас ахуулаад бүгдийг нэрэлж хатгамал хатагчаа. Харин хүүхдийн нэг юм харагдахгүй бодоход хүүхэд хараахан гараагүй бололтой. Сайхан айл болжээ танах гэхэд орж бид нартны нэг гэрт орсон ухаантай. Суур жаазанд байгаа зургийг харж өө чи чинь дүр цэрэгт яваад ирээ юу дээ? Айранд явсан. Нодны хавар халагдаж ирээд тэгээд л тэр хооронд чимгээ хар цагаан дуугарч чадсангүй тогоо шамхаа точигнолно. Угаасаач бивийнэ муухан мэдэх олон жил уулзаагүй. Дээрээс нь тэр газраас гинтгэн ороод ирсэн болохоор хин хинэн тулгамдаад байгаа бололтой. Суур дотроо за эднэрч намайг муу газраас гарч ирж яваа болохоор нэг хэсэгтэл ингэх бахаа да гэж бодно. Харин уг чанартай бол чингэгийн бие барьж гимссэн мэт царайлах нь өөр шалтгаантай байлаа. Суугараа өө чингээ минь хоол ундгээд яах нь би гэдэг хүн гэрийн бараа хараагүй хэдэн жил болчихлоо. Гэрээ дээл яарч явна. Манай муу ээжих хаахур зусаа бол гэх нь ерөн хүн үеийн найзууд дундаа хэл ярианаас ахуулаад жаахан баавартай харьцах нь иймэрхүү газраас гарсан хүний зан юмсан дөө. Эр бие загшиж хөдөр чирэг болсон хийгээд дуу хоолойн цаанаал нэг сүрдмээр. Нурган эгч харгантын хөндийн адаг тэнд ганц гэрээрээ л байгаа болов уу гэхэд ээж минь ганц гэрээрээ байгаа юм байна. Хүний юмд орооцолт чухал харахгүй байхаа да гэж бодоод нэг хэсэг юм хэлсэнгүй.
Тэгж ярьж суутал хоолж харлаа. Зоохорд орж жаазны араар гараа явуулж гамчил хат юм гаргаж ирснэ. Нотлын найз хол газраас ирж байхад яаж гүлийгээ суух вэ? Аа? Гэж сүгнэлөө. За тэгээд тэдний их тэнд гихчлэн сум орон нутгийнхаа талаар баахан ярилцах зуураа. Хандаага асуух хүсэл гоцолцоод байсан ч өөрийгөө барьж асуусангүй. Суугаараа энэ ногоон дарзвих хаагнуу нутаглаж байгаа бол гэтэл түрүүнээс хойш гэлбэлцэн суусан чимгээ зуугны хаам руу орчих шахан төчгнүүлж гарлаа. Зоохорд орж хоолоогоо нэг засснаа. Голын ихэнд харгамтын бүр ихтер гэхэд суугар. Өө тийм үү. За гिचгээд эднэр яагаад л сандчаад байгаа юм бол тоо. Намайг тэднийд очиод л хүн болоод хүрээ талаад хаях юм гэж бодоо юм болов гэж санаад дурдан дангаагийнх гэж асуух гэснээ. За учир нь болтох үсттэй гэж санаад асуугаагүй цаагаараа жоохон ичмэлсэн байх талтай. Нэгэнт нутгийн захад ороод ирсэн тул нэг их яарсангүй. Жаал сууж байгаад хөдөллөө. Гэхдээ түрүүнээс хойш гимхий чигсэн юм шиг чимээгийн гэлбэлцхийг гайхсаар л байлаа. Үргэлжлэл